Ингээд хосолсон сургалтын энэхүү тодорхойлолт руу орцгоё. Кристенсний институтын судлаач найзууд маань улс орон даяар хосолсон сургалтын ойролцоогоор 100 орчим өөр жишээ байгааг тогтоох гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан юм а. Энэ нь биднийг нийтлэг ойлголттой болгоход туслана гэж би бодож байна. Тэд бидний ярилцах гэж буй энэхүү тодорхойлтыг гаргасан бөгөөд үүнийг үндсэн 3 хэсэгт хувааж болох юм. За, тодорхойлолт руу орцгоё. Тэгэхээр тодорхойлтын эхний хэсэг нь үнэндээ маш энгийн. Энэ нь үндсэндээ суралцагчид онлайнаар суралцна гэсэн үг боловч чухал хэсэг нь тодорхойлтын төгсгөлд байгаа энэ хэсэг юм а. Энэ нь сурагчид суралцах цаг хугацаа, орон зай, сурах зам, эсвэл хурдаа хянах элементтэй байх ёстой гэсэн хэсэг юм. Майкл, тэр сурах хугацаа, сурах зам, орчны талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч. Тийм ээ. Энд байгаа хамгийн том санаа нь сурах зам бас орон зайн талаарх хэсэг дээр хилж байгаачлан бүх сурагч адил хурдаар сурдаггүй. Заримдаа нэг зүйлийг гялсгүүлгэж хурдацтай ойлгож чаддаг бол заримдаа ойлгох гэж илүү урт хугацааг шаардах болно. Эсвэл ямар нэг зүйлийг эзэмшихэд чамд шал өөр арга замууд хэрэг болж болно гэсэн үг юм аа. Хоёр дахь хэсэг нь маш энгийн. Энэ нь үндсэндээ энэхүү онлайн сургалт нь бодит сургуулийн орчинд явагдаж байна гэсэн үг юм. Тиймээс энэ сүүлийн хэсэг нь чухал. Яагаад гэвэл энэ нь онлайнаар болж байгаа зүйл ангид болж байгаа үйл явдлаас бүрэн тусгаарлагдаагүй гэсэн үг юм а. Тиймээс энэ бол чухал санаа. Энэ нь та зүгээр л хин нэгнийг Oregon Trail дээр эсвэл Reader Rabbit дээр ажил гээд орхих биш бөгөөд энэ нь тэдний онлайн суралцж байгаа зүйл нь танхимын сургалтын үйл ажиллагаатай уялдаатай явагдах ёстой гэсэн үг юм. Яг зөв. Танхимын сургалт нь онлайн сургалттай уялдаж, онлайн сургалт нь танхимын сургалттай уялдах юм байна. Мөн онлайн эсвэл танхимын сургалтын үеийн багшийн ажиглалт, суралцагчдын гүйцэтгэлийн дата өгөгдөл нь нэг сургалтын хэлбэрийг нөгөөтөө уялдуулж нэгдмэл цогц болгоход тусалж байдаг. Орчин үеийн ихэнх програм мэдээллийн системүүд өгөгдөл солилцох явцыг бүрэн төгс болгож чадаагүй байгаа. Бүрэн төгс болгоход нилээдгүй урт зам бий гэж бодож байна. Гэхдээ энэ нь ирээдүйд үргэлжлүүлэн сайжирна гэдэгт найдаж байна. Мөн энэ бол гайхалтай санаа юм. Энэ хичээл дээр бидний ярьж байгаа зүйлсийн ихэнх нь хийсвэр хിവэр байгаа бөгөөд бодит байдалд хараахан 100% биелээгүй байгаа. Програм хангамж нь төгс биш, өгөгдөл хоорондоо солилцоогүй байлаач та хосолсон сургалтыг хэрэгжүүлэх боломжтой хിവэрэ. Бид хосолсон сургалт гэж юу болох тухай тодорхойлтыг үзсэн болохоор энэ видеон дээр жишээ дасгалаар дамжуулан аль нь хосолсон сургалт мөн аль нь биш болох талаар таны ойлголтыг шалгаж үзье. Тэгэхээр эдгээр жишээнүүдийг авч үзээд хосолсон сургалт үгүй юу гэдгийг ярилцъя. Эхний жишээн дээр суралцагчид багшийн асуултанд хариулж байна. Тэд таблет хэрэглэж байгаа нь гайхалтай хэрэг. Энэ нь илүү үр дүнтэй байж болох ч зөвхөн ангид технологи нэвтрүүлж байгаа хэрэг юм. Энэ нь дижитал хэлбэрээр явагдаж байгаа хуучин систем бөгөөд хосолсон сургалт биш юм а. Энэ хоёр дахь жишээ нь хосолсон сургалт мөн. Учир нь тонгоруу анги гих аргыг ашиглаж байна. Энэ нь үндсэндээ танхимын сургалтыг үйл ажиллагааг онлайнаар суралцах болгон өөрчилсөн арга бөгөөд ингэснээр сурагчид төр зогсох, ухраах зэрэг тэдний сайн ойлгоогүй хичээлээ эргэн харах байдлаар сурах цаг хугацаа хурдаа хянах, удирдах боломжтой болох юм а. Дараа нь тэд ангид буюу хичээлийн цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлж олж авсан мэдлэгээ баттгах, гүнзгийрүүлэх сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Хосолсон сургалтын тусламжтайгаар бид боловсролыг багахан ч гэсэн үр дүнтэй болгож, илүү гүнзгийрүүлсэн түвшний сурахын үйл ажиллагаанд илүү цаг зав гаргаж чадна гэж найдаж байгаа бөгөөд идэвхтэй сургалт явуулах боломжийг багш технологи ашиглаж хугацаа хожиж явуулах боломжтой юм а. Энэ багш дижитал самбар ашиглаж байгаа нь сайн зүйл. Сурагчид зөөврийн компьютер дээрээ тэмдэглэл хөтөлж байгаа нь гайхалтай. Эдгээр нь үр дүнтэй зүйлээ гэж би бодож байна. Гэхдээ тэдгээр нь ердөө хичээлийн хэрэгсэл юм. Бид багш эсвэл сурагчийн үндсэн үүргийг өөрчлөөгүй. Илүү хүн хүнд чиглэсэн боловсрол эзэмшихийг зориогүй тохиолдолд хуучин системийг технологиор сайжруулж байгаа боловч бидний тодорхойлолтоор энэ нь хосолсон сургалт биш юм а. Тиймээс бид энэхүү дасгалын үр дүнд хосолсон сургалт гэж юу болохыг мөн технологиудыг давхарлан суулгасан бидний нэрлэж зансан технологиор баяжуулсан сургалт гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ гэж найдаж байна. Одоо бид өндөр чанартай хосолсон сургалт гэж юу болох талаар ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь зүгээр нэг хосолсон зүйл биш бөгөөд бидний энэ сургалтанд сурталчлахыг зорж буй тодорхойлолт юм. Тийм ээ. Энэ бол чухал санаа юм аа. Учир нь хосолсон сургалтын тодорхойлолт нь хосолсон сургалт үргэлж сайн эсвэл үргэлж муу гэсэн ямар ч ойлголт байхгүй.
Үнэн дээр энэ тодорхойлтыг хангаж чадах олон хөтөлбөрийг та харах боломжтой бөгөөд заримдаа тэд үнэхээр сайн байдаг бол заримдаа тийм ч сайн байдаггүй. Тэгэхээр үнэхээр сонирхолтой асуулт бол өндөр чанартай хосолсон сургалт гэж юу вэ? Тэр тодорхойлт нь юу байх вэ? Одоогоор энэ талбар дээр нэгдсэн хариулт байхгүй байгаа. За тэгэхээр үүнийг зорилгоо болгоцгоё. Өндөр чанартай хосолсон сургалтын тодорхойлтыг 4 өөр хэсэгт хувааж үзэж болох юм аа. Манай тодорхойлтын эхний хэсэг ёсоор хосолсон сургалт нь хувь хүнд чиглэсэн суралцахуйг дэмжиж байх ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр анги нийтийн хэрэгцээ бус сурагч бүрийн хэрэгцээ, шаардлага, мэдлэгийн ялгааг анхаарч сургалт явуулна гэсэн үг юм аа. Хоёр дахь хэсэгт хосолсон сургалт нь үр дүнд суурилсан байна гэжээ. Бид энэ ойлголтын талаар өмнө нь ярьж байсан ч энэ нь үндсэндээ сурагчид гол ойлголтоо бүрэн эзэмсний дараа л үргэлжлүүлэх дүн үнэлгээ авах боломжтой гэсэн үг юм аа. Үүнтэй холбоотойгоор суралцагчид бэлэн болсон үедээ эзэмсэн ур чадвараа харуулах боломжтой бөгөөд багш 7 дугаар 7 хоног боллоо, одоо шалгалт авах цаг боллоо гэж хүлээх шаардлагагүй. Тэгэхээр цагт баригдахаас чөлөөлж үр дүнтэй суралцахад анхаарал хандуулах боломж олгодгийг санаарай. 3 дахь чухал элемент нь сурагчдад өндөр хүлээлтийг тавих бөгөөд энэ нь сурагч тус бүр коллеж, карьерийн амжилтанд бэлтгэх тодорхой зорилго тавьж түүнд хүрэх стандарт шаардлагаа тодорхойлно гэсэн үг юм. 4 дахь сүүлчийн элемент нь сурагчдын бие даах чадвар бөгөөд энэ нь маш чухал юм аа. Сурагчдын бие даах чадвар гэдэг нь сурагчдыг өөрийн суралцах үйл явцыг удирдах, мэдээлэл, багаж хэрэгслийг өөрөө удирдан зохион байгуулах ур чадвар юм. Энэ нь өндөр чанартай хосолсон сургалтанд зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Хосолсон сургалтын үндсэн санаануудын нэг нь сурагчид өөрийн суралцах үйл явцыг бие даан удирдах явдал ба бид хүүхдүүдийг багшийн зааварчилгаагүйгээр өөрсдөө суралцахыг хүсдэг юм. Энэ бол боловсролын эзэмших үйл явц, суралцахуйд суралцах тухай үндсэн ойлголт юм. Гэхдээ бид коллежийн амжилтын төвшинг харвал олон сурагчдыг амжилттай сурч ихтэй сургуульд элсэн орж байгааг харах болно. Коллежид ороод гинэт том бэрхшээлтэй тулгардаг. Би өөрийн хуваарийг хариуцж байх үед, би өөрийн боловсролыг хариуцж байх үед, хичээлдээ яв гэж хэлдэг хэн нэгэн байхгүй байх үед суралцах үнэхээр хэцүү юм а гэж ярих олон хүмүүстэй таардаг. Тэгэхээр бид хүүхдүүдийг бие даан өөрийн хүсэл зорилгоор суралцдаг нэгэн байхыг хүсдэгч их сургуульд орж чадсан эсхээр тэдний амжилтыг шүүсээр байна. Тиймээс сурагчид их сургуулиас цааших амьдралд амжилт гаргах яаж илүү сайн бэлтгэхээ ойлгох хэрэгтэй. Харин хосолсон сургалт энэ хариултын хамгийн том хэсгэ гэж би бодож байна. Эдгээр 4 элемент нь өндөр чанартай хосолсон сургалтыг тодорхойлж байна. Энэхүү хичээлийн явцад олон зүйлийг бид ойлгож авлаа. Хосолсон сургалт нь суралцахуйг дэмжих тухай бөгөөд зүгээр л технологи ашиглах тухай биш гэдгийг санах хэрэгтэй. Энд л бол гол санаа орчиж байна. Гэхдээ технологи ашигласан хосолсон сургалтыг дэлхийд даяар өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх нь чухал бөгөөд сургалтын зардлыг бууруулах боломжтой юм. Тиймээс бид танд Кристенсен институтын энэхүү урт тодорхойлтыг ойлгуулахыг хичээж байгаа бөгөөд бид өндөр чанартай хосолсон сургалтын 4 элементийг нэмж оруулсан юм аа. Энэ нь хэтэрхий их мэдээллийг нэг дор өгч байж болох ч таныг үүнээс олон зүйлийг суралцсан гэж бодож байна. Тэгэхээр робор руу шилжиж таны хамгийн анхны даалгавар буюу таныг өндөр чанартай хосолсон сургалтын талаар илүү сайн тодорхойлтыг гаргах боломжийн талаар ярилцгаая. Одоо таны ээлжирлээ. Майкл болон Брайан нарын өндөр чанартай хосолсон сургалтын тодорхойлтыг сонсож, зарим хүрээ болон ойлголтуудыг бодолцсон ч юу ч батлаагүй байгаа. Бид таныг өндөр чанартай хосолсон сургалтын талаар өөрийн тодорхойлтоо гаргахыг хүсэж байна. Тэр тодорхойлтоо хэлэлцүүлэх хэсэгтээ бичээрэй. Бид үүнийг маш идэвхтэй туршлагаар хуваалцаж, та бүхнийг бие биетэйгээ харилцан ярилцахыг хүсэж байна. Тиймээс тодорхойлтоо хэлэлцүүлэх хэсэгт байрлуулсны дараа ядаж 2 хүний тодорхойлт дээр сэтгэлдээ бичээд таалагдсан тодорхойлтод санал өгч, бусдын бодолд түлхэц өгч, тэдний таамаглалд асуулт дэвшүүлээрэй. Учир нь эцэст нь бид өндөр чанартай хосолсон сургалтын хамгийн сайн тодорхойлтыг хамтдаа гаргахыг хүсэж байна. Үүнд таны хамтын ажиллагаа, оролцоо үнэхээр чухал юм. Магадгүй эдгээр тодорхойлтуудын нэг нь өндөр чанартай хосолсон сургалтын үндсэн тодорхойлт болохыг ч үгүйсэхгүй юм аа.